Хөгжмийн салбар бол Монгол улсад ардын хувьсгал ясны дараах нь үүсч бий болсон Монгол банкны дэргэд салбар хилцсээр анх байгуулагдж явсан түүхтэй. 1950-аас 60 он Монгол улсад аж үйлдвэрийн одоогийн аж ахуйн үйлдвэрийн нэгдэл, ноосны үйлдвэрийн нэгдэл том бүтээн байгуулалтууд явагдаж гисэн. Үүнтэй холбогдоод нөгөө бидний өнөөдрийн хийж байгаа ажил мэргэжлийн цахилгаан шат маань тухайн хүн даацын үйлдвэрлэлийн хэлбэрээр орж ирсэн. 80-аас 90 онд бол Монгол улсад маш их бүтээн байгуулалт явсан. Тэр зам орон сууцны ер нь энэ орон сууц маш олон баригдахад эдгээр цахилгаан шат түүнийг дагсан олон мэргэжилтэн улс хүчний шаардлагатай болсон. 2005 онд бидний анх үйл ажиллагаагаа явуулж байхад бол ер нь 1-2 барилга юу гэдэг нэг жилдээ нэг 10 лифт, 20 лифт угсарсан тийм тоо үзүүлэлттэй байдаг. 2005 онд төсөөд Хамбат хотод анх албарт энэ Hyundai Lotter компанид ажилтнаар ажилласан. Ер нь бол анх хотод очиж явахад бол бас төдийлөн бас өндөр барилгууд бий болоог үсэн шүү дээ. Ер нь бол ихэвчлэн барилгууд нь бол хуучны Орос лифт гэж ихэвчлэн байсан. Хуучин бол тийм хэрэглээ байхгүй 9 давхар 10 давхар байранд явдаг гэсэн лифтний хэрэглээ хэрэгцээ бол маш их болсон. 1-2 барилга барьдаг байсан бол өнөөдөр хорооллоор нь хотоор нь босгодог. Тэгээд энэ нь болохоор бидний нөгөө хийж байгаа ажил үйлчлэгээний зах зээлийн хувьд өргөн дэлгэр болж байгаа боловч бидний хариуцлага улам нэмэгдсэн. Тэгээд үүн дээр юу вэ гэхээр мэргэжлийн байгууллага нь мэргэжлийн боловсон хүчний өндөр түвшинд өнөөдөр дэлхийд ямар хэмжээний лифтний механик инженерүүд ямар шиг түвшинд байх ёстой тэр хэмжээнд бид тавих шаардлагатай болдог. Бид бол 2005 оноос хойш Hyundai Group-ийн Hyundai Elevator компани бүтээгдэхүүнийг Монголд борлуулах, угсарч цоорлуулах, сервис үйлчилгээ хийх ийм чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд Hyundai Elevator-ын цахилгаан шатны давуу тал гэх юм бол олон улсын стандарт буюу EN81 стандартын дагуу мөн ISO нэвтрүүлсэн одоо Азийн стандартын дагуу цахилгаан шатуудыг үйлдвэрлэдэг. Анхныхаа лифтийг авчираад угсарна гэдэг бол тухайн үед мэргэжлийн боловсон хүчин байгаагүй Монгол улсад. Тэгэхээр бид бол одоо тусгай дунд мэргэжилтэй болон ихтэй сургууль төгссөн энэ автын захиалгааны электроник инженери ийм мэргэжилтэй хүүхдүүдийг авч одоо яг цахилгаан шатны мэргэжсэн энэ хичээл одоо гарын авлага материалыг ашиглаж сургалтыг бол байнга явуулж байгаа. Байгууллагын шугамар механик инженерийн сургууль дээр зохион байгуулагдаж ирсэн механикийн сургалт сууд өгсөн. 2016 оноос 2018 оны хооронд одоо үндэсний техникийн сургуулийн цахилгаан хангамжийн инженер мэргэжлэр суралцдаг өгсөн байгаа. За дээр нь бол одоо Солонгос, Шанхай, Америк руу одоо аягүй боловсон хүчнийг явуулж мэргэжлийн үнэлэхтэй олгож байгаа. Энэ гадаадд суралцаад мэргэжлийн үнэлэх авсан хүмүүс бол одоо Hyundai Electric-ийн цахилгаан шатыг гадаадд ч ухсрах боломжтой гэсэн ганцхан Монгол улсад биш. Тийм одоо өндөр түвшин сургалтанд ажилчтай хамруулж ажиллаж байна. Тэгээд одоо компани журмаар Шанхай, Солонгос, Америкт одоо мэргэжилтэд хэлүүлж олон удаагийн курст явж ирсэн. Тэгээд өнөөдрийн түвшинд бол манай механикууд, манай инженерүүд дотооддоо өөрсдөө сургалтаа зохион байгуулцдаг, шинээр орж байгаа хүмүүсээ бэлтгэдэг. Тэр бүвэл Монгол улсын хэмжээнд бид нар сургалт семинаруудыг байнга зохион байгуулдаг 7 хоногт, сартаа, жилдээ. Миний хувьд бол 2018 онд Монголд хамгийн анхны жижигрүүлсэн лифтний загварыг одоо зохион бүтээж ажилд оруулсан байгаа. Энэ болохоор яг одоо энгийн хэрэгжүүлсэн лифтийг бол гадаас нь хаалгыг харна, дотор талын кабиныг л хардаг тийм. Тэгэхээр энэ нь болохоор ямар ч хүнд одоо лифтний талаар бүрэн ойлголт өгөх хэмжээний лифтний бүх талуудыг одоо жижигрүүлээд хийсэн байгаа. Манайх лифтчингийн болон механикийн сургалтанд энэ лифтэн дээр түшиглэн сургалтаа явуулдаг байгаа. Ер нь техникийн хөгжил гэдэг бол өнөөдөр бид нар сурчлаа, болчлоо гэдгээр ерөөс дуустах байнга шинжлэгддэг. Үүний араас бид нар өдөр тутам өнөөдөр нэг тийм шин юм гарсан байна, ийм шин загвар гарсан байна. Тэр нь болохоор техникийн ийм ололттой, ийм амжилттай Монголын нөхцөл таардаг юм байна. Энэ нь болохоор таардаг юм байж гэдэг юм уу. Техник технологийн хурдс маш хүчтэй хөгжиж байгаагийн хэрээр энэ Монгол улсад мөрдөгдөж байгаа цахилгаан шатыг аюулгүй ашиглах хөрөмжлөх дүрм гэдэг юм маань бас жоохон хангалтгүй санагддаг. Гаднаас ирж байгаа цахилгаан шатнууд маань өөрөө техникийн аюул олон төвчлөлттэй технологиг ашиглаж нэвтрүүлж байгаа юм бүтээгдэхүүнүүд ирж байгаа.
Тэгэхээр тэр маань бас Монгол улсад мөрдөгдөж байгаа энэ хууль дүрмээрээ одоо учир дутагдaltaй юмнууд бол байдаг. Дээр нь нэмээд хэлэхэд одоо бид нэр өнөөдөр энэ лифтийг нийт эзэмшлийн хөрөнгийг эвдрэл гэмтэлтэй холбогдуулан цаашид энэ даатгалын байгууллагуудтай хамтарч ажиллах тийм бодол төлөвлөгөөтэй байгаа. Яагаад гэвэл даатгалгүйгээр ямар нэгэн ажил үйлчлэгээ явуулахад юу цаашдаа ч хэцүү болчихлоо. Тэгэхээр энэ салбартаа даатгалын компаниудын оролцоог хангаж хамтарч ажиллана гэсэн төсөл төлөвлөгөөтэй явдаг. Үйл ажиллагаагаа жил ирэх тусам мөрөгжүүлж байна. Тэгээд бид нар олон жилийнхаа энэ үйл ажиллагааны үр дүнд бол одоо энэ Монголд анх удаага нэгцүү удирдлагын систем гэдэг юм хэрэгжүүлж ажиллаж байгаа. Энэ нэгцүү удирдлагын системээр бол бид нар Монгол улсдаа өөрсдийнхөө борлуулсан бүх бүтээгдэхүүнийг нэг дороос одоо цахилгаанчдынхаа хэвийн үйл ажиллагааг хянах. За дээр нь бол одоо эвдрэл гэмтлийг онцлох, тодорхойлох. За дээр нь бол одоо программын алдаа буюу нийт цахилгаанчдад гардаг алдааны 30-аас 40%-ийг бол одоо энэ интернетийн тусламжтайгаар нэгдсэн удирдлагын систем дээрээс шууд засварлах ийм арга хэмжээнүүдийг авч байгаа. Дээр нь бол одоо энэ Улаанбаатар хотын замын төвчрэлд цахилгаан шатны эвдрэл гэмтлийг бид нэр өөрсдөө урьдчилаад харчиж байгаа учраас хуурамч дуудлага гэдэг энэ бол одоо 100% устгаж чадж байгаа. Тэгээ манай байгууллагын хувьд гэх юм бол одоо угсарт суурилсан лифт болон ашиглалтад үйлчлэгээ хариуцж байгаа лифтнүүдийнхаа байгууллагаас дотоод шалгалт гэдэг маш өндөр түвшинд авч үздэг байгаа. Тэгэхээр одоо бүтээгдэхүүн сүйрлэл дуусны дараа улсны мэргэжлийн ялтаас шалгалт орохоос өмнө манайх дотоод шалгалтыг маш өндөр түвшинд хийдэг байгаа. За бид харилцагч захиалагчтай бол одоо барилгын зураг төслийнхөө үед одоо цахилгаан шатны сонголтыг хийхийг бол зөвлөдөг. За барилгын зураг төсөл цахилгаан шатны хонглын хэмжээ одоо цахилгаан шатны хонглыг зөв төлөвлөснөөрөө бол одоо дараагийн ганцхан нийлүүлэлт гэхгүй угсралт болон засвар үйлчилгээнд бол алдаа маш бага гардаг. TS Construction компани бүтээн байгуулж содын стандарт салбар хорооллын барилга угсралтын ажил явагдаж байна. Бид бүхэн хэрэглэгчтэй чанартай барилга хүлээлт өгөх зорилготой ажилладаг бөгөөд барилгын материал дээр маш их анхаардаг. Үүний нэг жишээ бол Hyundai Elevator компанитай бид бүхэн 14 лифт угсралтыг бүрэн ашиглалтанд оруулад байна. Угсралт болон сервис үйлчилгээнд дээр түргэн шуурхай чанартай байдаг учраас бид бүхэн хамтран ажиллах таатай байдаг. За манай байгууллага угсралтын алба бол одоогоор содон оролтын 114 дахь блокийн 4 лифтний угсралтын ажил одоо явагдаж байна. Нэг лифтийг угсрахад 3 хүн ажиллана. Лифт угсрах технологийн картын дагуу хөдөлмөр хамгаалал, инженерийн заавар зөвлөмжийн дагуу ингэж нэлтэнд ор ажилладаг. Аюулгүй ажиллагаа гэдэг чухал асуудал байдаг. Бид нар 7 хоногоор сараар, жилээр аюулгүй ажиллагаа яаж анхаарч явах вэ? Яаж ажиллах ёстой вэ гэдэг бүх сургалтуудыг хамруулж явдаг. Дээрэс нь энд ажиллаж байгаа бүх хүмүүсийн одоо бидний өмнө тавигдж байгаа гол юу бол эрүүл байх, эрүүл Монгол хүн байх. Засаг төрөөс ч гэсэн тийм бодлого хэрэгжүүл төлөвлөдөг. Үүний дагуу бид нар ч гэсэн ямар нэгэн спортоор бид нар ингэж хичээлэх ёстой. Компанийнхаа гэдэг ийм клуб байх ёстой. Одоогийн байдлаар нэг жудо охин дивчээ, фитнесийн клуб ажиллуулад явж байна. За манай байгууллага нийгмийн хариуцлага хүрээнд бол одоо энэ ажилчдынхаа эрүүл мэнд бие бэлдэрт одоо эрүүл чирэг байлгах үүднээс энэ фитнес клубыг нэ ажиллуулсан байгаа. За үүний хажуугаар мөн хаан дүүрэгт байрлаж байгаа сургууль цэцэрлэгийн одоо бидний ирээдүйн болсон тамирчид одоо манай клубыг зорин ирж хичээлж байгаа. Тэгээ энэ хүүхдүүд маань 2018 оны 11 сараас эхлээд 3-аас 4 сарын хугацаанд одоо доктортой бэлтгэл сургалт хийсний үндсэндээр улс болоод олон улсын чанартай уралдаан тэмцээнээс алтан хүрэл медалийн эзэд болж байгаад бид маш их баяртай байна. Нэгдсэн цагаас хойш 4 сарын хугацаанд за улсын аврах шалгалт болон олон улсын тэмцээнээс амжилт үзүүлсэн. За цаашдаа дэлхийн болон олон улсын тэмцээн уралдаануудад илүү том амжилт үзүүлэхийн төлөө зорж ажиллаж байна. Hyundai Global 5 сар ярьж байгаа 11 сараас орж ирсэн. Энэ хугацаанд тэгээд хотын аврагаас алтан медаль авсан. Тэгээд жууд өөрөнгө аймгийн аврах шалгалт тэмцээнээс хүрэл медаль авсан.